Оогод цоми бол хүнд ч зодуулгүй сургуулийнхаа хамгийн амар атмаа. Гэхдээ түүний гол асуудал бол чөтгөрийн хааны хүүг өсгөх. За удаан хүлээл гэсэн бичлэгнийхээ 2 дугаар хэсэг тавтай морил. За бичлэг эхлэхийн өмнө та хэд бяцхан мэдээлэл хүргэтгэе. Бидний сувг Discord сервертэй болсон. Энэ серверийг би та хэдийг ойрхон байх гэж нээсэн шүү. Надтай тоглоом цуг тоглож болно, сонирхолтой кино аниме баримтуудыг хоорондоо ярилцаж болно. Бас өөр юмнууд байгаа болохоор сервер рүүгээ ороод ирээрэй гэж хэлье. Тэгээд линкийг энэ бичлэгний коммент хэсэг дээр бас сувгийнхаа description хэсэгт оруулсан байгаа шүү. Дахиад нэг сонирхолтой мэдээлэл нь бол манай сувг membership-тэй болсон. Одоогоор бол хэдийн хөөрхөн аниме эможитэй байна. За тэгээд заавал member бол гэж хэлэхгүй ч гэлээ шинээр орж ирсэн гişүүдээ бичлэгнийхээ төгсгөлд харуулад явнаа. За ийм л байна да. Discord сервер рүү маань орж нэгдээрэй. Энэ ингээд оогоо маань нээх хүстэй далай төвөд байж үүдэг. Оогооч энэ юу далай вэ? Энэ ялцчгүй зүуд байна. Би л над дээр шээчиж. Босоод аавгүй зөлчөөд буцаад унтнаа гэсэн би л зогсолтгүйгээр шээгээд юм болчихж. Хэл та тэгсэн жил болгон ингэж залуу үзэнтэн шээд юм аа. Энэ нь хүн төрлөختнийг устгах эхний алхам юм гинэ. Гэхдээ тэгээд ингээд байгаад иж болохгүй болохоор би л ийм юм зүүчдэг. Энэ нь төр зур шээсийг нь өөр ертөнц рүү шилжүүлдэг юм гинэ. Гэхдээ дээр ертөнцийн хязгааргүй биш болохоор 2-3 цаг л хийснэ гэдэг. Дахиад өөрөөрсөлж болохгүй юм гэхэд өршөөл байхгүй. Та нар айл одыг живлэхээ шийдэцгээ гэдэг. Манай тэгээд ямар нэг арга болох хэрэгтэй л болж байгаа юм л та. Энэ үед шилжүүлэгч дурагтаас асан Pampers-ны реклам явж байхаар нөгөө Fruit-д гэрээлтэйгээд дэлгүүр гараад гүйчдэг. Fruit тэгээд хийлдэ таалагдах гээд хэдий чиний ажилч гэсэн тэрнтэй хүүхэд өсгөх хэцүү байх таа гэсэн хийлдэ бүр уурлаа. Ажил гинэ. Чи яаж манай залуу эзэнтнэр доогдохгүй чадж байна. Чөтгөрийн үйлчлэгч бол эзнээ өсгөх ганц л зорилготой төрдөг юм. Бидний үйлчлэх хүн бас гадар бидний төрснөөс шийдэгдсэн байдаг юм. Миний оршин тогтнол би л эзнийг асархаас зөөр утга учиргүй. Энэ ажил биш гэснээ оогоо руу гараад явчихна. Манай оогоо дэлгүүртээ өд очсон. Нөгөө Канзакигийн сугны өс дэлгүүрт ажилт юм байна. Оогоо бол энийг танихгүй. Нөгөө зурагтаар харсан живхээ авах гэсэн дууссан. Өөр брэндүүдээс л сонголт хийхэр болоод байжсан. Нөгөө нөхөр. Чи дээр сэтгэл хөдлгөн байсан шүү оогоо. Би Канзакиг бүрээ идэрэхэд 1 сар хэрэгтэй гэдгийг дуулсан. Гэхдээ тэрний дараа юмс завгүй болох нь дээ гэдэг. Энэ Ишияма сургууль 4 том хүч байдаг гинэ. Тожо, Кунейда, Канзаки, бас Химикава. Бүгднгийнх нь эхний үсгийг нийлүүлвэл ТКХХ болно. Абэж дахиад хэлээ да. ТКХХ болно. Манай он бол энэ нийт чидтэй живэх биш вэ нэгэ тоосон ч юм алга. Гэтэл дэлгүүрт баахан галц зэвсэгтэй дээлэмчүүд ороод ирдیں۔ Бас ардаас нь Хилда Фройчо 2 мэдэхгүй ороод ирнэ. Манайд яах вэ? Тэгэд барьцааны хүмүүс болоод суучдیں۔ Тэгэд бас гадаа нь баахан цагдаа дээр ирсэн тэр нь мэдээгээр гарч байдаг. Манай оогоо бол тэр дээр очиод та нар тэгэд хэр хорон муу юм дээгээд асуучдаг. Тэгсэн ахлагч болтой нөхөр нь би чиний нүдийг харлаа. Чи миний залуу үеийг санагдуулж байна. За яг бид хэлийгээд өөрсдийнхөө юмыг ярихаар болдог. Энэ нэмэгтэй сургуульд авахдаа сургуулийнхаа бүх цонхыг ингэж хаглаад шилээр нь гарныхаа илүү үсийг авсан гинэ. Оогоо болохоор энэ одоо хорон уу гэдэг гисэн бас нэг нөхөр нь надад өмнө гар хурч чадах хинж байхгүй байлаа. Ягаад гэвэл би Ишияма сургуулийн гэмт хэрэгтэн гэдэг. Манай оогоо өөрийгөө Ишиямаг их гэсэн. Нэрээ юу? Чиний царай чанга харагдаад байсан юм аа. Намаг ухаад Такамизава, Немото, Хиндайчи, Торимото гэсэн 4 атман байдаг байлаа штэ. Тэгэд юм ярьж байсан нөгөөх нь хуучин төхөө ярьлаа гэж шууд зөхөд Кензо гэсэн. Тэр Кензо нь та нар дандаа хуучны юм ярих юм. Өрөвдөлтэй юм аа. Сонс би металлд мэрэгчсэн дээрэмчин. Саяхан би бүхэл бүтэн цэглэгааны шон хулгаалсан. Голын тэнд байсан нэг нь алга болсон байгаа зү. Тэр чинь би байхгүй юу? Уучлаарай. Үнэн дээр тэр чинь би байсан. Ингээд энэ хэд нэг сүртэй гарууд биш болж байгаа юм л да. Гэхдээ энэ ахлагч нь чи банк дээрэмдэж чадах уу? Би заа банк руу оронгууд огцон бууга гаргаад мөн гаргаж өгтөл ингээд буудаад өг. Кензо гадаа юу болж байна? Болсон юм алгаа. Энэ үед биэлд шүршдэг буун таалагдаад очиж авах гэж байгаад буутай наалдчихна. Тэгсэн нөгөө нөхөр чинь манай биелээр бамба хийгээд зугтахаар шийдчихдэг. Фройчо болохоор чи чадлаа оогоо. Энэ залуу чамайг асуугаагүй байхад түүнийг аваад явчих юм шиг байна гэдэг. За тэгээд бараг биелийг аваад явахаар болцсон байхад нь оогоо тэр нөхрийг өөртөө явцгаая гэж зөгчдөг. Энэ үед нөгөө биел зүцээс юм хагараад оогоо гэлс биелийг барьж авдаг. Хилда тэгээд биел оогоо хоёрыг аваад далай руу нисдэг. Аль хэдийн ингэж авахгүй дээ нэрээ. Нэг шөнө биел унтдагвэ. Тэгэхээр ногоо хүнд металл хөгжим сонсуулаад унтуулчихна. Даанч санамсаргүй хөвчийг нь хөлөөрөө салгаад хичээрээ алуулангаа алддیں۔
За тэр ч яхав. Ого нэг удаа сургуулийнхаа коридор зүгээр зогсож байдیں۔ Тэгэд сайн сонссон ого маа зогсоогоор унтж байсан болж таарнаа. Үүнийг нь алга маш очоод аабэ. Шимикава гүйднотоор ашиглаж дайрсан боловч ого зодуулчихна. Ого бүр Фуройчигийн хотогийг унтаагаар аваад идчихдэг. Манай хүн ухаороод гараа харсан гаран дээр нэг сонид тэмдэг гараад ирсэн байдیں۔ Гэтэл Хилда шилжүүлэгч хоёр гараад ирнэ. Шилжүүлэгч болохоор наадах чинь Зибулийн шившлэг. Товчхоноор бол ого биелтэй холбоотой болж байна л гэсэн үг. Фуройчи ер нь яагаад чөтгөрийн хаан хүн төрлөختний устгахад эцэг их ямар хэрэгтэй юм бэ гэсэн. Эцэг ихэн чөтгөрийн хааны хүчийг идэвхжүүлэхэд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг гээл ойлгочих. Хилда тэгээ дайснаа сайн зодох юм бол энэ тэмдэг улам товорно гэдэг. Ого шууд л хүн цохихгүй байх амлалт өгөөд өөртөө сайн залуу болно гэсэн Фуройчи зүгээр энгийн хүн болно гэж гисэн. Ого Фуройчиг цогчно. Энэ үеэр хаан ч нэг нөхөр Хилдагийн зургийг хүнээр авахулчаад мөнгө өгчөд байжсэн. Хэдэн нөхдүүд өөрийг нь зодох гээд хүрээд ирдэг. Тэгсэн залуу ерөөсөө авахгүй. Хэд хэрэгтэй юм. Би чиний үйлчилгээг авахд хэд хэрэгтэй юм гэж асуулаа. Энэ нөхөр чинь энэ гаруудыг бүгдийг нь хөлслөөд өөрийнхөө таалд оруулсан байсан юм байна. Тэгээд маргааш энэ эмэгтэйг аваад ир гэдэг. Маргааш нь санаадаа ах дүүс огог муулж яваад огоотой таарчин. Манай огоо бол би хүчирхийллийн эсрэг гэж зүгээр яваад өгнө. Огоо тэгээд биелтэй хамт амлалт өгсөн болохоор өөрлөө дайрсан хүмүүс рүү намайг ирээд авал та гэж зогтаачна. Бас энэ үед Фуройчи Хилдаг дагаа тэр хоёр гэр гэрлүүгөө явцгааж байсан хэдэн нөхдүүд гарч ирээд манай хоёрыг барьчдээ. Яаж барьсныг нь мэдэхгүй ч барьсан нөгөө атман ч ороод ирдэг. За нэрийг нь хэлээгүй явчаач энэ бол Химекава Шияма сургуулийн ТКХ-гийн нэг. Хилдаг зэрэгтэн биеийн сонирн болцоо хөдөлж чаддгүй. Химекава тэгээд чи сэрсэн бол ойгоог дуудъя. Чи уцаа зээлүүлээч гэсэн Хилда надад тийм юм байхгүй л хэдийн. Химекава тэгээд энэ сонирн буугаараа буудсан угаасаа л утас байхгүй нь ойлгомжтой байдий. Фуройчи маань болооч чамд утас хэрэгтэй бол минийхийг ав гэдэг. Ого маа нөгөө нөхдүүдээс холдчоод байж байсан. Урд нь нөгөө хоёр гарч ирсэн ээ. Ого ч юм уу новш. Яаж тулаанд ялчаад өгч чадж байна. Эцэст нь чи сайхан амархан дээ. Гэсэн манай ого руу хүн залгадیں۔ Хэн нь бол ойлгомжтой Химекава. Надад чиний эхнэр бас найз чинь байна. Ганцаараа хүрээд ир. Фуройчи болохоор та нар тэнэг байна да. Ого ирэхгүй. Бас ахиж зодоо хийхгүйгээд өшгөлүүлчихнэ. Тэгснээр Фуройчи Хилдад ого батаараа ирнэ. Цаадах чинь тийм л хүн гэдэг. Тэгсэн нэг хүний чимээ гарч байна шүү. Даанч тэр нь ого биш шилжүүлэгч маань байдیں۔ Фуройчи болохоор ого ч юм уу хувийн ачаасан тэнэг гэсэн. Чи хэнийг тэнэг гинэгээд ого дуугартیں۔ Хаана вэ гэсэн шилжүүлэгч дотроос ого гараад ирнэ. Гэтэл Химекава хэд хэрэгтэй юм. Чамайг өөрийнхөө дагалдан болгоход хэд хэрэгтэй юм. Муугүй санал шүү. Хойлоо нийлүүлээ Шияма юу ч биш. Харин манай ого чи хэн блэ гэдэг. Хоёр нөхөр тэгсэн. Чи битгий тэнийг царайлаад бай. Химекава ТКХ-гийн нэг ТКХ гэсэн ого. Би сонсож байгаагүй юм байна гин. Ямар ч ч энэ хоёр үзэхээр болвоо. Химекаваг яг наана цохилтой гэдэг харнаагууд хүнийг илгэдсэн. Химекава гэзэндээ зузаан төмөр зүүцсэн. Шинаад нударгаа дахиж ашиглахгүй нэ. Гэтэл манай ого яадагчгүй. Химекава тэгээд манай үнийг цэглэхаан бороходогч ого биелүүлэх илүү өвдөг гэд бас ямар ч нөлөө үзүүлдэг. Энэ үеэр Хилда босоод үлдсэн хүмүүсийг нь зоддсон байдаг. Ого Химекаваг хаантай нийлүүлцдэг. Хилда тэгээд огог бараг хүн алгах шахахаар хүч гаргасныг хараад гайхтیں۔ Харалтаа та нар. Бас огогийн гаран дэх шивээс нь илүү том болцсон байдیں۔ Нэг өглөө Хилда манай огогийн зурагтны тоглоомыг нэвлээд наадхаас чинь илүү тоглоом авчирсан гэдэг. Тэгээд тэр тоглоом нь бол чөтгөрийн ертөнцөөс ирсэн байх нь ойлгомжтой. Ого Хилда загнуулаад тоглоомыг нь хамт өгсөрч байсан манай хоёр тэр дотроо төгжигдчихдэг. Энэ юм нь зөөврийн мангас барьдаг торл юм байна лээ л дээ. Гэхдээ нэг ганц арга нь энэ дүрсүүдийг зөв хийх. Манай биел маань данч тэрийг нь зөв хийж чадахгүй бэлчээн. Гэсэн ого уурлаад намаагийн дүүрд гацсан гэж битгий хэлээрээ. Гээд шууд хороо хагц өгчнө. Хамгийн гол нь ого биел эцээтэй байгаа юм байж чөтгөрийн өвчийг ашигласан л байгаа юм л та. Тэгээд огогийн 7 хоногийн хөдөлмөр байхгүй болвоо. Буцаад живсэн том орчин. Нэг өдөр ого Фуройчиэр хоорондоо зурлаад байж байсан биел удаа тоглоомнуудаа ухаад байж байдیں۔ Чөтгөрийн ертөнцийн тоглоомнууд хүний ертөнцийнхтэй адилхан юм байна гэд байж исэн нэг тоглоом нь биелийг эмч манай хоёрыг зөвлөгч болгочихно. Ого шууд л энэ бол боломж Фуройчи. Энэ зүйл намайг хүн зодох тусам томрно. Тиймээс хүмүүсийг эмчлээд энийг арилгачий гэдэг. Манай сургуулийнхаа эмчөөрөөрөө орсон хачин байглаар нь чөтгөрийн ертөнцийн эмчилгээний багчуудыг ашиглахаас өөр сонголтгүй болчдөг. Тэгээд нэг юм нүдний зурагтай наалт байдیں۔ Энэ нь биенээс хэрэггүй үд шидийг сорж авдаг юм гинэ. Гэтэл санамсаргүй байдлаар биелийн гар нь тэр наалдаа тэрийг нь аваж идсэн тэр гимгүү онд орж ирээд хоол булгнах гэж өссөн хоёр залууг дэлбэлчихнэ.
Энэ наалтны даацсан хэтэрхээрээ дэлбэр нь өндөр шидийн чадвартай жүтгэрт наажуулахгүй өөрийгөө дэлбэлнэ гэж энэ авдар нь хэлдэг. За тэгээд манай хэд хэдэн хүн эмчлэх юм болоо да гэсэн тамлаж байгаад эцэст нь бүгдийг нь эмчилсэн байсан. Аллагын маш яабэ оого чи яаж чадж өгнө гэх дунаар оогоо хөдлөөд авдарнаас дэлбэрэлтийг юм гарч ирээд дэлбэрээ дахиад л оогоогийн шивээс том орчино. За хааныгийн эмнэлэгт Канзаки Химека хоёр нэг эмнэлгийн өрөөнд хэвтэж байдیں۔ Мэдээж хэрэг хоорондоо хэвтээ байж чаддгүй юм. Оогоогийн ээж эгч хоёр нь хэлдэ оогоо хоёрыг хүүхдээ аваад цэцэрлэгт түрүүлээ яваа. Хүүхэд чинь найзуутай болно гэд байдаг. Хийлтад ихсэн 1:30-аас гэртээ кино үзэх юм гинэ. Оогоо тэгээд Фуручиг дагуулад ирсэн ямар ч нэмэр алга. Биел тоглох гэж тараад ухаар нь оогоо биелийг шидчихнэ. Оогоо тэгээд 15 метрээс илүү холхоос өмнө очиод авсан хэдэн ээжүүд нөгөө гэмт ирэхтэн байна. Хүүхэд ховц өмсгдгүй дэргээл. Манай хоёр харин өөдөөс нь нэмсгэлсэн бүр айлгачна. Гэтэл нэг өхөн манай оогоод хүртээ. Оогоо болохоор хамт биелийг сэлгэлүүлэх гэд хараа зогсоод байдаг. Гэсэн нөгөө өхөн нь болохоор тэрийг нь буруу ойлгоод сандраад хөрхөө. Даанч хүүхэд сэлгэлүүлнэ гэдгээ оогоо хэлчихдэг. Угаасаа аль хийх гэж л ирсэн юм чин дээ. Тэр өхөн тэгээд манай хоёрт бусадтай зүйлээ урьдахыг заахааруулдаг. Тэгэд гайгүй хүмүүсийн өртөө танаас имжиг авсан гэх ногоо. Эмийн сан дээрэмжтийг болгож авсны дараа менежер надад насан туршийн живхийг өгсөн гэдэг. За тэгээд нэг хөлөгтэй юм болдгүй юм. Хамгийн сонирхолтой зүйл нь болохоор энэ охин чинь ТКХ-гийн нэг. Юу гэсэн үг вэ гэхээр манай хоёрын сурдаг сургууль нь дан хөвгүүдийн сургууль биш. Өгтөд бас байд юм байлээ. Тэгээд өнөөдөр Ишээ аймгийн хат эргэж ирж байгаа гэд Фуручи баярлаад байдаг. Хажчгаад ирж байгаа юм бэ гэхээр Хойд Канто гэдэг газрыг эзэчээд ирж байгаа нь энэ. Канто бол Токио явцсан юм шиг байлээ. За тэр яхав. Хатныхаа нэр бол Кунейда. Фуручи бол өгтөд гэд баярлаад. Хатан ирсэнд би баяртай байна. Би хэдэн гэмт хэрэгтэй ирчүүтэй байсан. Гэтэ одоо юм зөөр болох нь. Оогоо би хүнд дурлчвал зүгээр өдөргээд байжснаа. Би нэг юм мэдэрлээ. Гээл гадаа очсон тэр нь шилжүүлэгч байсан бол яах вэ? Сургууль дотор Кунейдагийн туслах улаан ус Good Night төр тулалдах гэж байсан Кунейда дундуур нь ороод болиулчихна. Энэ Кунейда ерөн л амир модон зэлмээр цавчиж чаддаг. Кунейда яагаад ингэсэн бэ гэхээр гол зорилго нь оогоог болгож авах. Сугууд бол биш. Хамгийн балай нь оогоо Кунейда энэ хоёр паркт байхдаа нэгнийхээ нэрийг асууж амжаагүй байхгүй юу? Тэгэхээр оогоо гэж ямар хүн байгааг нь мэдэхгүй гэсэн. Бүр Канзаки Химека хоёрч Кунейдаг барахгүйгаа мэдэж байгаа. Тэгж яваад Канзаки Химека хоёр хөөе оогоо байна. Хариугаа авцгаая гиснээ. Эдгэрснийхаа дараа болцгоё гэд нуугдчихна. Фуручи маань оогоог чирсээр угаад хатан Кунейда дээр аваад ирдэг. Кунейда тэгээд оогоог хараад таньчихдаг. Харин манай оогоо болохоор таньдгүй. Яана тэр хүүхэд намайг таниад байна гэж санаан зовоол. Ядж байхад зодоо үзэхэд баахан нөхдүүд ирсэн Кунейдагийн шарыг малтаад байдیں۔ За тэгээд тулалдаж эхлэвэ. Цонхнууд нь хагарч магараад сүртэй. Гэвч оогоо ганц ч оногдоогүй байдаг. Оогоо тэгээд биелийг баярлаж байгааг хараад Кунейда руу очиж мөрөн дээр нь гараа тавиад "Хөөе, энэ хүүхдээ ээж болооч" гэд хэлчихнэ. Бүгдээрээ шок. Кунейда бүр бантаад яваад өгчнө. Оройн Кунейда бодолд орцсон. Тэр эхнэрээсээ салсан болов ч гэж байх шиг. Фуручи оогоог хэлтэ чамд байхад давхар Кунейда зөөлөн хандлаа гэд уурлаад байдیں۔ Гэхдээ оогоогийн гол зорилго нь биелийг Кунейдад өгөөд арилаад өгөх. Тэр үед нь хэлтэ сүү авч ирсэн байдаг. Тэгээд эзэнтэн хүчтэй л бол эрэгтэй эмэгтэй хамаагүйн татагднаа гэдэг. Энэ үед нь хэдэн нөхдүүд гараад ирдэг. Энэ хэдийг MK5 гэдэг юм байна лээ. Гэхдээ манай оогоо хэлтэ хоёрт юу ч болдгоо. Ядж байхад тэрийг нь Кунейда болоод харчихна. Манай хоёрыг юм ярьж байсан нөгөө Канзакагийн сугны ус. Оогоо чамаа Кунейдатай тулалдсан гэж сонссон. Би үзсэн ч болоосай. Гэтэл Кунейдагийн хоёр туслах оогоо чи бид хоёртой явна гэд гараад ирдэг. Хэлтэ яачхав гэсэн аль хэдийн Кунейдаг олоод очсон олон юм ярилгүйгээр тулалдаад эхэлдэг. Гайгүй тэнцвүүхөө үзэж байсан. Кунейда нэг юм болчлоо гэдэг. Хүрээд очсон хоёр туслахыг нь хэвтэрт оруулсан байдаг. Тэгэд хийн гэсэн юм гэтэл энэ хоёрыг оогоотой уулзах явсныг нь хэлдэг. Тэгээд энэ хоёр дээвэр дээр уулзаад оогоо хүүхдээ өөх гэсэн тгий хүүхдээ ард нуугдаад байв. Чи тэр хоёрыг яасан гэхт нөөгөө. Канзаки Химека хоёрыг ирээд байгаа юм байна гэж бодоод тэр хоёр уу. Сугад надад хэрэггүй болохоор хурдан зодсон гэд хэлчихнэ. Нөгөө улаан ус ирээд юу болсныг нь эргээд сансан. Оогоо билийг муранд хазуулаад уйлаад авахаар наваад гүйцэн байдаг. Энэ хоёр тэгээд явж байгаад ардаасаа дайруулсан. Зодцгүй нь оогоо биш гэсэн үг. Тэгээд улаан ус дээвэр рүү гарах гэсэн MK5 нөхдүүд замыг нь хаацсан. Энэ хоёрыг нэгнийг зодохыг нь хүлээгээд байж байгаа юм байх. Энэ нөхөр үл MK5-ыг үдирддэг нөхөр юм байна лээ. Яагаад ийм юм хийгээд байгаа юм бэ гэхээр сургуульд ганц л хатан байх ёстой гэж бодоод байгаа. Энэ үед оогоод Кунейда хүнд цохол үзүүлдэг.
Бас нөгөө хэдийн улаан усыг зүгтаалахгүйгээ зодох гээд байхдаа Канзакигийн туслах Нацуме урд нь ороод ирдэг. Үүний дараа нөгөө өөрийгөө хатан гээд байгаа нөхөр гарч ирсэн ч оогоод савуулчдیں۔ Нацумеж нөгөө эмхээ тавьдыг ёстой л ивхээ тавьсан байдаг. Нөгөө нөхөр чинь яаж байна? Бид нэр Кунейдатай үзэх гэж байхад миний хөөрхөн царайнд юу хийчихвэ? Хит ногоо дахиад газар савчна. Бас дахиад босоод ирэхээр нь газартай нийлүүлцдэг. Кунейда болохоор манай өнөөс уушлалт гуйж байгаа юм байх та гэтэл оогоо шууд л энд байна. Би чиний дайралтыг зэсвэрлсэн штэ гэдэг. Бройчиг тэр хоёрыг нууцаар хараад байж байхад нь хэл та. Би дүүд үнэхээр урам хугарч байна. Би түүнийг хэрцгий өрчөөлгүй гэж бодсон. Эмэгтэй хүнтэй тулалддаггүй юм байна. Хогновш гэдэг. Кунейда энэ үед байзаараа эн чинь чиний хүүхэд үсттэй гэсэн оогоо. Энэ миний хүүхэд бишээ. Би хүчээр өсөхөөр болцсон. Тэгээд тэр шаргал үстэй эмэгтэй хэн юм? Тэр үү. Чөтгөр гээд хэлчихнэ. Тэр үеэр нь хилдэ гарч ирээд явъя. Энэ эмэгтэй залуу эзэнтний их болохгүйгээд аваад явах гэсэн Кунейда. Хүлээ. Чи хүчээр өөрийнхөө хүүхдийг хүнээр өсгүүлээд ичихгүй байна уу гэсэн хэлдэ. Асуудлын үйл өөрийгөө бэлтжээд над дээр хүрээд иргэж хэлдэг. Дараа нь борооноор манай эдийг явж исэн Кунейда энгийн форм үсцэн явж байдаг. Нэг өдөр биелээ уралцсан Хилда хоёр сайнгүй болсон байдаг. Энэ муурнаас л болсон юм байна лээ. Оогоо авсан юм биелээ өгөх гэж байсан нэг муур тэрийг нь аваад идчихэж. Бүр салахгүй оогоогийн дээр гараад наалтчиж. Залуу эзэнтнийг ингэж уурлаад ивэл хизээч чөтгөрийн хаан болж чадахгүй. Гээд тоол өгсөн нөгөө муур Хилда цэцэг өгдیں۔ Тэгээд л одоо биел урлаад байгаа нь энэ. Биел сүултээ бүр тэр мууртай халс тулалдахаар болчдөг. Биел маань даанч ялагдчихнаа. Гэтэл тэр хоёр хэдэн талаас нь баахан муурнууд гарч ирснэ. Энэ бол бидний эзэмшил гээд бүслээд авчна. Тэгээд биелийг ингэж зогсож байхад нь оогоо арт нэрээд муурнуудыг айлгаж явуулаад биел чир хүн шиг байлаа гэдэг. Нөгөө муур бол бууж өгөөд манай биел шав орохоор шидсэн юм шиг байлээ. Оогоо гэж нь хүү муур хоёр аваад цэцэрлэг яв гэдэг. Яваад очсон тэнд Кунейда дүүгээ тоглуулад байж идэг. Манай оогоо бол Кунейда гэдгийг нь мэдэхгүй штэ. Кунейда бол бид хоёрыг хосууд гэж бодоод байгаа юм бах та. Энэ болцоо юу гэж бодож байсан оогоо. Найзууд болох уу? Манай ээж намайг хурдал гээд байгаа гэсэн Кунейда. Хурдан гэрэл гэж байгаа юм бах та гээд ичээд л байдаг. Энэ үед манай гурав хоёр хүүхдээ өрсөлдөөд алаан болж байдаг. Даанч манай биел тэр хоёрыг бардгүй. Нөгөө Кунейда оогоогоос энэ хүүхдээ хаамт үсгдэг хүнээ юу гэж боддیں۔ Тэр хүндээ хайртай юм уу гэдээ асуучихна. Оогоо болохоор чийч бос биелийн найз болмоор байгаа юм уу гэж идэг. Энэ үед Кунейдагийн дүү албаар нөгөө чөтгөрийн ертөнцийн тоглоомыг хоёр хүүхдэд өгч алдаа тэр цомхыг нь дэлбэлцдэг. Оогоо болохоор шууд л биелийг аваад гараад явчдیں۔ Тэгээд ирээдийг гэртээ харих замд нөгөөдөө муурчин бас нэг өөр бүлэг муурнуудад бүслүүлсэн байдаг. Тэр эдийг манай муур айлгаад явуулчдیں۔ Тэгээд муур маань Кота та хоёр дөг байсан шүү. Би ч гэсэн та хоёр шиг өөрөө найзуудтай болох гэж үзнэ. Гуй намайг явах гэж хувиа ачиж байгаа дуучлаарай. Гээд манай хоёр салах явц хийдэг. За ингээд өмнөх хүчлэгтэйгээ нийлээд 1-ээс 10 дугаар анги хүртэл нь ярьлаа. Биллс Боб нь болохоор 60 ангитай, part 3 дээр бол 11-ээс 20 хүртэл нь оруулнаа. Тэгээд бас Discord серверт маань орж нэгдээрээ боломжтой бол member болоорой. Тэгээд би бичлэгүүдэд хурдан оруулаад явах болно. Амлчи 7 хоногт нэг бичлэг яаж ч гэсэн оруулъя. За тэгээд лайк, сабаа таалагдсан бол дараад өгөөрэй. Дарцсан байгаа бол баярлалаа, хайртай шүү. This bittersweet heat is suffocating.